шинээр Түрк сургууль ашиглалтанд орсон байхгүй юу? За. Тийм. Тэгээд би цэвэрлэгчээр орох гэж очсон шээ яг Инглисээ. Дааваг шнэ тэг. Сайн байцгаана уу? Шинэ оны мэндэ. Энэ нэвтрүүлэг юу яах юм бэ? Нэг сарын 1-нд цацагдах юм бэ? Тийм үү? Тий. За тэгвэл шинэ оны мэнд. Яг 7 хоногийн 2026 оны мэндийг дэхүүлье. 2026 онд мэдчилж гэнэ гэх. 25 оноос мэдчилж гэнэ үү? 7 хоногийн дараа гингууд яг өнөөдөр чинь 26 оны 1 сарын 1-ний Өнгөрсөн юм мэд. Жилийн дараа ухаан суусан биз дээ. За ингээд хатуу самар нэвтрүүлгийн 26 оны эхний дугаар эхэлж байна. За өнөөдөр хатуу самар нэвтрүүлэгт хамтран ажиллаж байгаа Канадын витамины алдарт брэнд Jameson витаминууд хамтран ажиллаж байгаа. За бас аялын компани ямар аялын компани баг вэ? За аяллаа луужийн компани манай хатуу самар нэвтрүүлэгтээ ер нь нэг хэсэг хамтран ажиллаж байгаа. За аяллаа луужийн бол 10 жил одоо үйл ажиллагаа эхэлсэн маш сонирхолтой аяллуудаар одоо санал болгож байгаа тийм компани юм билээ шүү дээ. Бүгдээрээ нөө юунаас нь Австрийн нэвтрүүлэг хийсэн Тийм. тий. За аяллаа луужийн компани ямар аялал байгааг нэвтрүүлгийн дундуур бас нэг аяллыг нөөцлж бидэд бас мэдээлэл хүргэнэ. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jameson Prenatal Канадын амин дэм. Шинэ он гараад яг ингээд шинэ оны эхний өдөр жаахан хүн зэдэ байж магадгүй. Гэхдээ юу яая. Өнөөдөр хугарлын цэг үе ерөн зүгээр яг ингээд нөгөө эрчүүдийн амьдралын яг ингээд хүнд хэцүү үеүүдийг ярих гэж бодож байна. За. Тий. Ер нь ингээд хүний амьдрал чинь ер нь ингээд унж усаал явж байгаа шүү дээ. Одоо та хоёр ингээд өнгөрсөн амьдралаа ингээд буцаагаад бахвал яг ингээд хугарлын цэг гэж хэлдэг шүү дээ, тий. Хэдэн удаа байна. Би яг хэдэн удаа унсан юм байна. Амьдралд унсан юм байна. За, карьер, сэтгэл санаа одоо өөр юу ч байдгийг мэдэхгүй ямар нэг байдлаар. Жижиг уналтууд бол ер нь жижиг уналтууд бол ер нь байж л байдаг. Тий, нэг эвгүй шалтгаанс ахуулаад. Зүгээр яг үнэхээр унсан. Зөндөө. Тийм үү. Тийм. Юу одоо би ажлаасаа халагдах чинь бас том уналт шүү дээ. Мэдээж. Тий, ажлаасаа халагдаад тэгээд ингээд бүр ингээд яг учраа мэдэхгүй тэгээд орлогогүй болоод тэгээд унжсэн үе байна. Хамгийн одоо хүнд хэцүү тийм уналт гэвэл танд одоо зүгээр ингээд тодорхой. Тэр бол мэдээж тэр бол гэр оронгүй болсон явдал. Тий, тэр л шүү дээ, тий. За, аргууных 4 би сая яг 4-ийг толлоо. 4 байлээ. Нэрээ юу вэ гэж бодсоч 4 юм. Тэр нэрээ уналтууд эргээл амьдралын айгуу тийм эргэлтийн цэг байдгийг шиг санагдлаа. Тэр үе ингээд нөө сурж штэ тэ. Маш их тийм өөрийнхөө юугаараа төлж штэ. Ингээд чи тэгээ 4 удаа сурсан гэсэн үг үү? 4 удаа тэгэл ямар ч ухаас авах гэж оролцсон дээ. Би бол яг ингээд тий яг одоо надад санагдчихж байгаа нь бол 3 юм бэ. Тэгээ нэрээ ингээ харс зүгээр ихэнхдээ л уналт гэдэг ахаар тэр юу юм байна дөө тэр нөгөө нэг юм ажил карьер гэдэг юм уу зориг сэтгэл зүйн хувьд л ингээ нэг юм навсац доошо ороод тий гэхдээ хамгийн тэнэг нь энэ уналтууд дандаа би өөрөө шийдэж ингэж нөгөө нэг би өөрийнхөө шийдвэрээс олж унсан баг. Тэрнээс намайг ингээ хин нэгэн одоо ингээ хүчээр одоо юу гэдэг ингэж ундгасан гэдэг юм уу түлхсэн юм байхгүй байна. Тэр уналтууд нэрээ ингээд одоо танаас хамааралтай байна уу хамааралгүй байна уу? Миний шийдвэр л гэсэн. Дандаа ер нь тий. Нэрээ яг чиний хэлдгээр хэн шүршээд надад дүлгээд ундгаагаагүй. Харин тийм байх тий. Би засгийн эрхэн сууж байгаагүй юм байна. Харин тийм байх тий. Хүчээр ингээд ажлаас зайлуулагдаад хэлмэлдээд тий өөрөө өлсдөө нэг тий тэгээгүй. Дандаа л өөрийнхөө шийдвэрээр л унсан юм байна. Нэрээ би ч гэсэн яг ингээд өөрөө шийдвэр гаргаад тэрнээсээ болоод өвдгөө шалбалаал уйлал алингаа халтаал. Би бол амьдралд нэг л том унсан. За. Гэр орноо зараад ийш тийшээ явна гэж солиорол тэгэл өстө хинш шусан доо. Тэр хамгийн том уналт байсан. Тэгээ тэр уналт маань яг 10 жил үргэлжилсэн байдаг юм да. Тий, 10 жил үү? Тий. Яа. Тий, тэгэхээр чинь амар уудтай. Тий, 10 жил уналт үргэлжилсэн гэж бодгооч чинь. За, яг цэврээрээ бол нэг 6 жил юм уу? Цэврээрээ бол яг 6 жил. 6 жил болно шүү. Гэхдээ 6 жил амар үсттэй. Гэтэ араа ер нь араа ингээд огцом унах үе байна. Гинт ингээ унцдаг шүү. Ер нь ерөөсөө баг сарын дотор ч гэдэм үү ерөөсөө ингээд нэг амар хэцүү болчдөг үе байна. Зугуух ингээл эргээд харахад зугуух ингээл унаад байснаа мэдэхгүй явсараа багаад ёроолдоо тулж ийж
оо би чи ингээ унаад байгаа юм биш үү гэдгээ мэддэг юу байна. Би бол тэгдэм л шүү дээ. Тэгээ миний тэр ингээд 3 уналт гингүүл 2 нь бол 100% унжсэн байхгүй ингээд баг багаар. Нэг нь бол зүгээр татгээл нэг өглөөс ирсэн чил миний ээлжин дээр юу гарцсан хулгай гарцсан. Шууд цагдаа нар яриад тэгээ ингээд чи өөрөө манаа чинь байж цагдаа нар цаглуунууд загнуулаад тэгэл тэрнээс ахуулаад бүтлгүүтсэн шүү дээ ингээд тийм сонин ажилласаа халагдаал тэгээ одоо энэ гольфийн талбайд юу яагаад манаа ч хийж байгаа л тийм тэгэл өглөө босоод ирсэн чил хулгай орцсон цагдаа нар ингээд тий тэгэл тэрнээс хойш ингээд ажил хайгаал олдохгүй нэг ингээд бүтлгүүтчихээр ер нь ингээд үргэлжлдэг юм шүү. Ямар санда манай хүн тэгэхэд Эрдэнэтэд байсан юм. Тэгсэн чинь нөгөө ядарсан хүн чинь ингээд хүн болгоод итгэдэг болчдөг юм шүү дээ. Тийм шүү дээ. Амар эмзэг болчдөг. Тэгсэн чинь манай хүн нэг богон дотор нэг ламтаа данилцсан. Тэг хиймрийн сан тавьдаг лам гэдэг. Нөгөөдг нь орж ирэнгүүтээ юу гэлээ багш нэг лөө. Дотроо одоо уур хурж юу. Энэ миний багш зэ болцсон гэж бодогдоод. Тий. Тэгэл хэлсэн тэгсэн чинь сүнс чинь наалга болчих. Сүнс чинь зайлчиж одоо сүнсийг чинь дууднаа л гэдэг. Дотроо бодчихлээ л. Нэрээ зайлцсан юм болоо даа л гэж. Нэрээ бодсон шүү. Агуу тийм шүү дээ. Тийм шүү. Нэр шийдээсээ би нэрээ л энэ хүн сүнсийг явуулсныг мэдчихэж байгаа юм. Яг гэх юм бол сүнсэн зайлцсан гэдэг чинь одоо ингээд сүлт хиймэр нөхцөн. Юу ч ингээд чи бодсон, чи юу ч төлөвлөсөн болохгүй. Бүтлгүүт. Харин тэгдэ тий. Амар үстэй. Тэгээд 4 жил амьдраад үстэй. Амар ихгүй. Ямар ч итгэл найдваргүй болно шүү дээ. Тий. Амар тий. Тэр бол өстэй хар зарсан төр биш 6 жил. Тэг юм өрсөн шүү дээ. Тий. Чамд. Олон тэр 6 жил гэдэг чи юу ярьж байгаа. Амар тий. 6 жилийн дотор би өстой гүлэг болсон дөө. Яг жинхэнэ утгаараа гүлэг гэдэг юм би бүр мэдэрсэн гэдээ боддоо. Ингээд айлын нэг юм юу өөрөө ингээд төрөсөлсөн. Карма өөрөө төрөсөлсөн. Тэгээ ор бахгүй ингээд нод юу годос ингээд тавьцсан. Тэгээ хоолгүй ингээд удсан дээр унтах гээд унтуул болох гэдэг нь шүү дээ. Нойр үрдгүү. Тэгээд ингээд хэвтчихсэн чинь нөгөө төрөсөлдөг байраа төрөсөлдөг, өрөөгөө төрөсөлдөг залуу өрөвдөд. Тэгээ надад ингээд жижигхэн аяган дээр 3 4 бууз ингээд тавиад тэгээд ингээд яг миний урд ингээд шалан дээр ингээд тавьсан чинь яг гуйлах чинь юм өгж байгаа юм шиг үү? Яг гүлэх шиг би яг өөрөө яг би яг нохоо юм бэ. Яг нохоо шиг. Тий. Яг тэгэхэд би яг нохоо болчихлоо гэж бодсон. Амар юу. Яг ингээд гүг тэр залуу хаан тавих юм. Тий тавих ширээж байхгүй. Өөр юм өгж байгаа нь их юм уу? Өгж байгаа нь их юм байхгүй. Би баярлж штэ. Тэгтээ би тий шалан дээр ингээд тавиад өгөхөр чинь яваа штэ. Тэгэл өстэй. За би энэ хойл юм байна даа. Тэгээд ирэхээр өстэй нөгөө битээ хоц гисэн ч гэсэн тийм ээ. За би хоцохгүй гэд. Тэгээд шилгээр болчихж байгаа юм чи нөр. Тийм бүр тэгээд юу болчихсон. Тэр нэг юм амар үедээ. Гэхдээ эмэгтэйчүүдийн сэтгэл зүй онцлог байдаг юм уу? Ингэдэг штэ. Эмэгтэйчүүд бол ингээд унахаар ингээд улам хичээгээд ингээд зүтгээд идэх штэ. Ингээд улам зүтгээд зарим ирчүүд ингээд бүр тэр чигтээ шууд ингээд гөлийгээ тоохо болчдөг шууд уугаал. Эмэгтэйчүүд болохоор ингээд хэцүү байсан чигээд шүтээ цуугаа зүтгээд ямар ирчүүд ингээд заримдаа харин бити уугаач ягаал хүүхэд нь уйлаал те эхнэр нь уйлаад гуугаадахад улам цаашаа ингээд гачи яваад идэг штэ. Өөрөө тэргээ мэдээ шаналаад идэг. Одоо нэг бардамнал байдаг юм уу? Эсвэл ингээд өөрийгөө өөр бөдөөд байд юм уу? Миний зүгээр бодсноор өөр хандал дээр утснаар зүгээр эртний хүнд ажил олдох нь айгүй ховор байсан. Тэр таны үед. Тийм миний үед тэр үед бол эртний хүнд ажил олдох нь айгүй ховор байсан. Тэгээд би тэр нөгөө нэг амьдрал нөлсөн дургуудад тэр нөгөө нэг хин шиг мөрөё шиг тий надад нэг өдөр лац тохиолдсон таа л гэж. Тийм бодол ингээд хадаастай байдаг гэсэн. Тий тэр бодол надад авч явдаг байсан байна. Тий. Нэг л өдөр би нэг гоё ажилтай болчих юм шиг. Нэг л өдөр би нэг яг нэг тий зөв юмд орчих юм шиг тий. Тийм бодол аюу тэтгдэг байсан юм шиг санагддаг. Тэр бодоход. Мэдгүй нэ тэр би бол тэр за эхний ээлжинд нь тэр ингээд юундаар ажилласаа халагдаад төлбөртэй бүр ингээд төлбөртэй гарч байгаа хөөхгүй чи хулгай юм алдсан манай ч юм чинь. Тэгээ төлбөртэй гараад тэгээ ингээд нэг хэсэг ажилгүй баахан ингээд гүрийж ажилгүй гүрийж яваад тэгээд
Хоёр дахь нь бол яг нөгөө энэ радиод орохын өмнөх 16 онд нэг дахиад би өөрөө одоо бизнес радиог ингээл өөрөө орхиол гарч хамгийн тухайн үеийнхээ л радиог хамгийн өндөр цалин байлаа аваад тэгжээснээ л өөрөө дэлж байгаа нь бол би гарна гэж гараал. Тэгээд амар ер нь тэгээд унцсан явхад ер нь тэгээд хүмүүсийн харьцаач ингээд өөр болдог шүү дээ. Амар өөр болдог. Яг нэрээ яг тийм унцсан үед мэдгүй та хоёр яад юм байгаа. Би үл амар ичимхий болд шүү дээ ингээд нөгөө. Над руу хин утас бити дугаараас л ч боддог. Тий, бити утас дугаараасаа бити хүмүүс над руу залгаасаа намайг бити яриасаа ч юм уу. Тэг бүр хичнээн багын найзууд байсан чи найзууд бити дуудаасаа л гэж боддог. Тэгээ дуудахаар гарьяа мөнгө байхгүй. Тэгээ нэг хоёр удаа ингээ хилэнгуут чамаас хинж мөнгө асуугаагүй шүү дээ. Гэж хэлдэг. Гэдэг тий найзууд тэгсэн мөртлөө л бас хэцүү л байгаа. Тий харин тий тэгэл гоо ман чи ингээд ажилгүй мөнгөгүй шүү дээ. Би чамаас мөнгө асуугаагүй шүү дээ. Хүрээд ирлээ гэл. Тэр тэл хүмүүс ингээ манад ингээд ороод ирнэ шүү дээ. Орж ирээд ингээ амралтын өдөр мөдөр ингээл ганц нэг ингээд ээж амаа орж юм ярингууд ингээд ерөөс ингээл цутаагаал тий ингээл намайг одоо за юу хийж яах гэж асуух үү дээ гэж бодоол. Тэр зур байна уу гэж асуух үү дээ гэж бодоод байдаг шүү дээ. Би хадны талаас л амьдчихдаг гэсэн. Мэдээж. Би ч тий. Хадны тал хамгийн хэцүү байсан. Бусдын ч ах бай ёстой. Би нэг өөрийгөө найз гэж бодоод явжсэн залууд дээр очиод. Тэгээ би ч тэр амар гомцсон. Яаж гомцсон гэх юм бол нэг юу зүгээр архи авал өгч нь үстэй те. За би чамд ингээд архи авч өглөө шүү. Харин чи дахиж битийн над дээр ирж байгаа гэдэг өөр гэдгийг. Дахиж би чамд архи авахгүй. Би архи гоохгүй ч очоогүй л даа зүгээр л утсан бохгүй юу. Архи авах хөр баярлаад дуусчихгүй юу. Гэсэн чи дахиж чи битийн ингэж те. Тэг чи тий. Би дандаа өчтөрж архивтэй уугаад байгаа. Дандаа өчтөрч. Яа тэгтэл ингээд ястаа. Гэтэл дээрэс нь нэг талаараа жоохон мангардуул нөхрөл байна л да. Гэхдээ тийм үед амар юу болчт юм угаасаа эмзэг нэрээ мангар гомдомхай. Тий. Тэгээд би бөлжчихэд гараад явчихсан. Би бас муугаа шаардтай те. Гэхдээ хараа энэ нэг юм манусын тэр нэг юм хомлтын үе тэр нэг юм шар бардам байдал хамгийн төвөгтэй болох. Тэр л алт юм билээ те. Тэрэн дээр нөгөө нэгдүгээрт юу миний л бодлоор нийгмийн нөгөө эрэгтэй хүнээс хүлээлт өөр байгаатай бас холбоотой. Бид нарыг л одоо амьдрал аваад явах ёстой өдр гэсэн хүлээлтг бол арай хөнгөн тусч магадгүй. Надад нийгэм болго өөр штэ тий. Ялангуяа манай Монголд ч нөө ирчүүдийн амиа оролт өндөр байгаа чинь нэг юм токсик маскулинити буюу чи ингээ амьдралыг авч явах ёстой энэ төрэ гэдэг юм хүлээлтэн цаанаас юм өндөр байдаг гэх юм уу. Тэгээ тэрнээ бид нар өөрсдөө тгсэн би л гэрээ авч явна гэдэг юм уу тий. Тийм үү. Надад бол тийм бодол ёстой байгаагүй. Тийм үү. Тийм байшаар ярьж л та. Тийм болохоор надад айгүй хөнгөн туссан баг. Амар хөнгөн туссан баг. Если тэгэж боддог гэсэн бол би галзуурч байсан. Тэр нэр биш би бүр галзуурч байсан. Би бол тэгэж боддог. Тийм үү. Би тэгэж боддог. Би ингээд гэр бүлээ авч явах хэрэгтэй. Би тэгэж боддог шүү дээ. Эрэгтэй хүнтэй харьцуулахад эмэгтэй хүн арай илүү нөө өвчин төсвөрлөх чадвар илүү өндөр гэж ярьдаг штэ. Ер нь энэ чинь нөгөө юунаас шинжлэх ухааны асуудал юу зүйл юм бэлээ штэ тийм. Тэр утгаараа тэр эго өвдөн гэдэг чинь бас нэг өвдөлт мөн биз дээ. Ажилт өвдөлт. Амар. Тэр өвдөлтийг ирчүүд жоохон муу төсвөрлөлт юм болов уу гэж одоо би зүгээр тэгж л магадгүй тайлбарлахаар санагдлаа. Одоо ингээд өвчин төсвөрлөх чадвар нь одоо ингээд эгондоо ингээд өвдөөд идэг, ичээд идэг ингээд. Тэгээд тэр эрдэнэ хүн бол яг өвдөж байгаа шүү дээ ялгаагүй. Мэдээж одоо тэгэл гэл ингээд гүрэж штэ тэгэхээр илүү прагматик тэр тал дээр эмгтээчүүд илүү прагматик шийдэл бас төсвөртэй байна тийм. Нэг айлд ингээд нэг хэд найзууд бас ер нь найзууд ингээд дуугаал нийлдэг штэ. Тийм ээ. Аюу тийм амжилттай явж байгаа хүнтэй нэг тий ингээд нэг үйлс нь хазаацсан нөхөр ингээд найзлаа тэрнтэй ингээд цаг өнгөрөөд байх боломж ч байхгүй тий ер нь цаг өнгөрөөдөг нөхдүүд нь яг л өөртөө даарсан нөхдүүд тэгээд нэг хэдүүлээ явж байгаа тэгээд нэгний гэрт нь очиж уухаар болдог байхгүй юу тэгээд уугаас угаад гэсэн чинь яг уугаад ирэхэр чинь их гоё болдог шүү дээ ингээд яриулсан бид нар 40 мянгатайх маттайх гэлстэй тэг баг төрөх мархах гэсэн чинь ихтер тэ хашаа хороолоор нэг тарцсан идэм юмнууд юу яриад байгаа ингээд нам тэгэл өстэй юу ч ярих ямар ч юм бүр ингээд юуг болж байгаа ч гэдэг аргументгүй болж байгаа шүү дээ тийм шүү дээ тий хашаа хороолоор нэг дарчаад та нар тэ одоо юу яриад байгаа юм бэ? Тэ? Та нар одоо хаана амьдраад байгаа юм? Тэ. Яа би нэр тэгэл
нэр тийм штэ л гэж бодтол яцдаг. Аа. Эмэгтэйчүүд айгуу тийм юм дээр айгуу прагматик тэгээд амар хамтдаг. Тий, харин тэгээ үнэн л юм чинь одоо. Тий. Тэгээ үнэн л юм чи одоо яах юм те. Тэгээ ядахтаа томоо тэгж өнгөрөхөө болооч гэж юу. Тий. Тэгээ хуцалгүй яд дугуй гудраач. Тий, надад дугуй гудраач тий. Тий, та нарын тэр нэг мундаг чаан байгаа ингэ тий. Тий, мундаг байсан бол дандаа чи өнөдөр ингэ гудраад сууж их үү те. Тийм тэгээд бүлбүл төсрөөл те. Йоо зүгээр хүүтэн усаа очил ингээд нүр рүүгээ цуцуулж авч болж байгаа юм шүү дээ. Тийм мандаа заримч тоохгүй яриалс би өөр. Юу манайх ингээд нэг яг идэх хоолгуулаад бүр ингээд амар ингээд хэцүү болоод за нэг жил яг нэг тэгж явсан. Бүр идэх хоолгүй. Бүр аюу хэцүү болоод те. Хүнсээ худалдаж явж чадахгүй хэмжээнд очиж байгаа шүү дээ. Тэр үед бол би ёстой арга байхгүй. Тэр ирчүүд яг тийм уналтын үеийг эмэгтэйчүүд ч тэр ер нь хөндлөнгийн хүмүүс ч ер нь ойлгохгүй. Гэхдээ би чи гараач ажил хийгээч юу ч хамаагүй чиний гар хөлч бүтэн штэ. Барилга дээр ядаж тоосгочлохоо өрөөчтэй. Гүү ядаж ингээд өдөр чи хордоо өнгөрнө штэ. Тэгээд нэг ийм 5-10 мянга төгрөг чи олон штэ гэдэг. Тэр нь ингээд үнэн байгаад байдаг. Тэгээд тэрийг хийхгүй тэр чинь л та новш юм бэл. Нэг яагаад хаа Эрдэнэтэд байж хаад яг байж хаад шинээр дүрх сургууль ашиглалтанд орсон байхгүй юу. За. Тийм. Тэгээд би зөвлөгчээр орох гэж очсон ши яг жинхэнэсээ. Дааваг шнэ тэг. Тийм. Тэг манаач байхгүй манаач оронтой байхгүй ши авцсан жижиг оронтой. Би зөвлөгч хийлдэг. Авах ши. Тэр санаанаас гардаг юм тий. Манайс ингэж чи ингэж миний машиныг өдрийн цагаар ингэ бариад явах уу гэд. Тэгээ нөгөө машин бариад явчих би амар машин муу барьдаг. Хаалгыг ингэ жоохон зурчихгүй. Тэгэл за болиё гэл өгсөн. Тэгэл зөв өөрийгөө чааваас машин бариад таксинд явчих чадахгүй устаа нэг. Тэгэл хараад ихс өөр хараад эхэллээ. Би шууд нэг жолооны курст орж суучаад тэгээд шууд жолооны курсээс гараад ирсэн чинь нэг хуучин машин. Тийм онтой машин. Тэгээд суугаал яасан чинь хамгийн эхлээд шууд хүүхдүүд зөөгөл гэсэн шүү дээ. Яа, тийм зориг байх уу. Тэгэл таксинд яваал өглөө 6 гэж гараал. Тийм. Тэгэхэд уухгүй юу. Гэхдээ би тэр нэг тийм болохгүй ажил хийж нэг өстө боддгоо шүү дээ. Айгуу гоё байдаг гэж юу. Мөнгө бол ингээл карманд байж л гэдэг гэсэн. Тийм. Тэгэхэд бол гоё гэдэг гэсэн. Надад тийм уналт гэхээс илүү юу уналт илүү хүнд туссан юм байна л да нөө. Эхлээд ээжигээ алдаад дараа нь аавыгаа алдаад. Тэгэд яг түрүү нөгөө мобилс нэг үйл явдал болохоор араас нь нөгөө муу юмнууд болдог гэдэг. Манай аав өнгөрчж байгаа. Зурдаа штэ тэр чинь ингээд яг ингээд нэг өвчин бас биш ихгүй юу. Ингээд яаж болно ингээд тэмцэж болох байсан гэдэг ингээд чадлаараа тэмцсэн чинь нэг асуудал нь манай ихч дүүнэр хоорондоо юм утаалаа. Тарамж модол. Тэр чинь амар хэцүү тэгээд аав өнгөрөнгүүд ихчтэйгээ модолж. Яг миний дээдлэх чи өвдөж байгаа. Хүнд өвдөж байгаа. Тэгээ манай эхнэрээ гондоогоод тэгээ эхнэрээсээ салхад өгч байгаа. За ингээл ерөөсөө ингээл нэг бүдэрсэн биш ингээл явчих. Хэдхэн сарын дотор л ингээл өрнөөл явчих. Тэгэл одоо хинч биш болгож штэ ингээд. Тийм үү байна. Ядж яхад тэгээд манай дүү байхгүй. Дүү чинь өөр газар сурч байгаа гэдэг. Тэр үед л надад өстой амар тийм хэцүү санагдчихсэн юм байна. Тэгээд ингээд ерөөсөө ингээд яг миний мэдрэмж бол ингээд гэр бүл ингээд тэр чигээрээ ингээд зүгээрээс бүтэн гэр бүл ингээд нэг өдөр ингээд байхгүй болж байгаа юм шиг мэдрэмж болж байгаа. Тас ингээд. Амар. Тэгэл ямар ч гэсэн тэгэл аавынхаа ажил явдлыг аятайхан зохион байгуулаад ихчигээ эмнэлгээр дагуулж яваал ингээд яваал ингээд бүх юмд нь л одоо би Google ханалтаа хөрхий тэгээд. Тэгэд жилийн дараа найз нөхөд нэрээ би ингээд амар хүнд үед авч надад л хүнд байгаа хгүй тэр чинь ингээд яг ийм асуудал чинь хүн ч тэгээд ингээд хүнд байна гэсэн чинь найзуудаас ойлгодгүй гэх юм уу яг мэдэрдэггүй. Тийм зайлуу мэдрэхгүй шүү. Тэр ингээд нэг мэдэрчил гэж хүсээд мэдрүүлэхийг л хүсээд байгаа шиг юм. Найз нь ийм хэцүү үе дээр явж байна гэдэг. Тэнгүүд ингээд харангуйтаа орол хов цунар бүтэн байгаа болохоор ч юм уу те зүгээр л гэж боддгийм юм шиг байна. Тэгээд тэгж жагаад сая хэлсэн нөө найз нөхөд гэхээсээ илүү ялтчихгүй л гэр бүл гэдэг чинь чухал гэдэг юм лээ. Дүүгээ одоо би хороо дээр ганц дүүтэй байхгүй юу? Манай аав ядж яхад нөгөө
дүү чиний чамд л ам болно. Чи ингээд бид хоёр муудалцсан шүү дээ. Тэнгүүд чиний дүү чиний цэргэл гэсэн үг. Тэ. Чи дүүгээ хайрлах гэл амар зөгтөг байхгүй. Тэгж харин манай дүү ирсэн чинь яажсэн юм. Жилийн дараа ч аавыг өнгөрсөн жилийн дараа ирсэн чинь бүр нэг ингээд тавираад ингээд баг ингээд нэг юм хаяг их оронтойгоо буцаж ирж байгаа хүн шиг юм шиг гэр бүлтэйгээ буцаж уулзж байгаа юм шиг. Яг нэг тийм мэдрэмж авч ирсэн юм байна. Сэтгэл зүйн хувьд ингээд шаал өөрөлж авч. Йоо ингээд чи түшиж ирсэн юм байна. За нэг тийм айгу түшигтэй санагдав. Яалтчгүй түшигтэй л юм чинь тэгэл дүү ирэнгүүт бүх юм зүгээр болоод байгаа шиг санагдал. Тэр тэгээд хүн нэг нэгэндээ бас айгу тийм юу юм бэлээ. Амзаардгүй. Одоо бид нар ч дүү энэ одоо юу чадлаа гэж яасан. Болохоор бодож байгаа шүү. Тэгсэн чинь гэр бүл гэдэг чинь яг тийм юм дээр амар тийм юу юм бэл. Мэдрэмж нь гүнзгий гэх юм уу? Тийм юм бэлээ. Тийм. Тэгээд ирэнгууд яг ингээ нөгөө тэр нэг тийм найзуудын ч буруу биш. Ерөөсөө л ирчүүдийн нэг юм бидний нэг юм болохтуу гэдэг юм уу те. Яг үнэглэхэд би эндээ юу ч ярьдгүй шүү дээ. Би ч гэсэн яг тэр унтсан хэцүү байх үедээ бол найз нартайгаа ер нь гоншгож байгаагүй. Нөгөөдөл ч гэсэн ингээ яг яах гэж яг яаж нээж гэн гэдэг байгаа юм байхгүй. Нэг удаа л ямар ч үсэн ингээ нэг удаа ирээд ингээд манай гадаа ирээд нэг юм машинд нь жоох ууж идээд тэгээ би нөгөө сэтгэл зүйд хэцүү байсан учраас яг ч хүүд ингээд тас усарсан байгаа байхгүй. Тэгсэн чинь ямар ч үс намайг оруулж өгчөөд буцаж явсан байна. Тэгээд миний над нэг санаад нэг юм хальт ингээд сэргсэн маргааш нэрээд санаж байгаа юм нь болохоор тэгж яахгүй нэг юм юу тооцоо нь нэлээ өндөр гараад тэгэл бүгдээрээ хувааж төлж ийсэн шүү. Тэр үед ер нь нэг тийм амьдрал тогтоогүй л байсан. Тийм. Тэгэхэд тэд нар ингээ нөгөө тооцоо бүгдээрээ хувааж төлчөөд тэгээд ингээ нэг юм миний карманд би нэг юм карманаа нэг чаавас 20,000 төгрөг тахсан юм уу та. Тий. Тэгэн гут ингээ нөгөө наадхынхаа 20,000-ыг үлдээ яах гэдэг юм бэ. Тий. Наад төгрч угаасаа ажилгүй удаж байгаа. Тий. Хідүүлээ ингээл аргалаа л энийг өрөө төлнө. Тий. Тэрийг би нэг ингээд халтмалд өглөө нь санаж байгаа байхгүй. Тий. Би тэр нь л надад айгу гоё санагдчихж байгаа. Тий. Тий. Яах гэдэг юм бэ. Наад нөхрөөрөө. Тий. Бүгдээрээ харин тий. Яах гэдэг юм бэ. Наад нөхрөөс авч яах гэдэг юм бэ. Бүгдээрээ юу яана. Тий. Нэг тэгжил ойлгож байгаа. Бусдаараа бол нэрээ тэд нар ч надад яаж нээж хөшөөнгээгүй би ч мань чи амар хэцүү байна 100 одоо нэгсэн юм байхгүй. Тэгэл тиймэрхүү нэрээ яг үнийг хэлэхэд тэр нэг ганцаараа л нэрээ тэгэл туулаад тавал гарддаг юм байна. Яг хүн хүний уналтууд тэгвэл илүү өөр байд юм. Миний болохоор яг ингээд карьер ингээд унчаад дагаа сэтгэл зүйн унтдаг юм билээ. Дагаа сэтгэлээр унтдаг юм билээ. Тэг яг ингээд нэг тийм нөгөө одоохондоо ингээд ээж аваа маань инх тунх байгаа болохоор харьцангуй тэр төлийн нэр нөгөө нэг амар уналтууд руу бол юу гаагүй юм шиг байна. Айгу хүмүүс ингээд нэг тийм айгу тийм мэдгүй надталтыг таарсан юм. Амар сургаал айлтан болчихд юм билээ. Юм л бол ингээл сургаал айлтах гал зөвлөгөө өгөхгүй л тий тэргээ тусалж ийн л гэж бодоод. Тий ингээд нэрээ тэгж бодоод байсан байж магадгүй бүр. Харин тийм би ч гэсэн бас яг тийм л байсан юм лээ. Манай нэг найз ингээд зовлонгоо явах гэдэг байхгүй хуваалцах гэсэн чинь надад чи юм тийм гэсэн чинь бараг л чи намайг сонсч чи надад би чамаас зүгээр сонсож байгаа зүгээр намайг сонсол гэж гуйж байгаа. Тэрнээс чамаа надад би чамаас залах гэдэг юм биш ээ гэдэг. Тэгэхэд л нэрээ ингээл нэрээ найздаас хань болно гэдэг чинь нэг ухаантай шийдэл олж өгөхдөө биш те. Тэгээ тэрийг ядаж сонсох чинь өөрөө ачааг нэмгэлэх юм да гэдэг. Саяхан шүү дээ. Одоо тэр чинь 2-3 жил. Тэгэхээр тэрнээс өмнө найзуудад бас тэнэгтэж өгдөг лээсэн байна. Ийм биш хөшөө. Тэр угаасаа бүгдээ харин тий би ч гэсэн харин тий би ч гэсэн тэгэл бас нэг найзаагаа тий ингээ сохтой уйлаал ингээ юм харин гутал тий хүсэндээ уйлаад байгаа юм байж. Тиймэрхүү юм байна. Яг нэг юм тэр нэг юм уналтын гэдэг юм уу сэтгэл зүйн үед ингээ нэг хэцүү болох үед нэрэл тэгэл яг өөрөө тулаал гардаг юм билээ л дээ харин ялтчих. Гэхдээ нэг тиймэрхүү үед гэхдээ зарим хүмүүс ингээд юу ч тэгс бусдад аягүй гомдтыг гэсэн чинь ингээд надад туслаагүй ч гэдэг юм уу ойлгоогүй гэж тийм хаа очиж нэг тийм юм руугаа далигаад орцсонгүй те бас ч гэж. Тий. Гэхдээ өөрийгөө бас тэгж яг уналтын үед хит их өөрийгөө хэмлэх би сүүлд нэг боц дэмий юм байл гэж бодсон. Улам ингээд нэг юм сүүлд манай ээж хэлж байгаа хөөхгүй ингээд нэг тийм миний хүү нэг юм бүр ингээд үнэхээр сүрсүртгүй болцсон байт юм байл. Яг ингээд нэг юм арайч хулгаач гэж хэлээгүй нэг юм бүр ингээд яг ямар ч нүдний гал байхгүй. Тэгээ ингээд гөлгөнс нэг юм айсан. Тийм хин ч гэсэн хараад баг дээрлэгчмээр хин ч гэсэн хараад дээрлэгч тийм болчтой юм байлээ гэд. Тэгээд тэгчгээр чи ингээд хүн сүлдө бүр баг аюул өчнөө боломжууд хажуугаар ингээл өөрийгөө айгаа тийм ингээд ингэсээр байгаа ийм болчтой юм байна. Уу яах вэ тэгэл ажил төрлөг жоох ядрууд бол яваа биз. Хүн алж хүрээ талцсан биш. Сүүлд нь тэр ээжийн хэлжсэн тэр үг санаад ороод
Тэгээд бас хэд гэж өөрийгөө тэгэж бас хэмлэх юм байна гэж бодож илээ. Тэг би яг бүр жил 15 оны 8 сард бизнес радиогоос гараад 16 оны 10 сар хүртэл жил 2 сар. Тэгээ ингээд хэд анкетууд бүгэлж байгаа юм. Тэгээл уцаа хүлээгээ суугаал гэнэ ёо. Тэгээд тиймэрхүү үе чинь ингээд хажуу талын хүн маань ингээд зүв зүгээр намайг ингээд ойлгооч гэдэг юм уу мэдэхгүй. Ямар ч байсан нэг тийм гараач ажил хийгээч мэгэж гэж юм хэлэхгүй юм л та. Тэгж яхад ингээд шаал хөндлөнгийн хүмүүс нөхрийгөө ажил хийгээч хэлээ чи одоо. Тий. Чи одоо ингээд нөхрийгөө тижээж байгаа мó гэдэг үг орж ирж байгаа юм. Тий. Ингээд танаа нөхөр чинь ажилд орсон ороогүй хүн гутал. Чи яах гэдэг одоо тэгээ ингээд нөхрийгөө тижээд байгаа болох гэдэг юм уу гээл. Йоо юу. Яа тэгээ тийм би шургаж байгаа ч юм шиг гэж байгаа. Яа. Тэгээ тийм яриа орж ирд юм бил тэрийн бүр амар тод би сонсож байгаа юм чи тий. Би нэг удаа ашигтаар очиод машин угаад юм билүү гэхгүй юу. Чи машин угаад чадахгүй гэд. Тэгээ ямарсан да ашиг би чам нэг лангуу нээж өгөх үгнэ. Тэгэхээр би дахиад би зарч чадахгүй л гэсэн. Йоо тэгж хэлэх юм бол ёо өстой. Гүг тэгж хэлвэл өөрийгөө буутчмаар байгаа хгүй. Хүн ингээд туслах гад ингээд боломж олгож байгаа хгүй тий. Ахын ингээд чамд ингээд лангуу нэгээд өгье тий. Ингээд чи юм зараач. Би зарч чадахгүй л гэл. Йоо тэгээд хэлэхээр бол тэгээд ер нь жоохон мэдрэмжгүй хүмүүс бол тэгвэл ингэж явах шаарч хохин штэ марчаагүй гөлөг. Тий чи өөрөө л болдгоо юм штэ л гэж хэлэх л баг л та. Харин шүү. Харин тэгээд та тэгж хэлээгүй байхгүй. Тий дотроо тэгж бодож мадгүй ихтэй хэлэхгүй. Зүтээ бодсон тий. Би бодсон ч хэлэхгүй л тэгээд. Ямар ч юм тэгж хэлээгүй нэрээ. Би тэр чинь ганцаараа би бас шийдвэж нүдэнтэй ярьж ичдэг тэр шийдвэрсэн байгаа шүү дээ. Ааха. Тий чинь чи өөрөө ингээм амар юу байхгүй. Бараг тэгж санал олгоогүй байсан бол илүү амар. Тэгээд тэр санал болгочгоор чинь дахиад ашигаас би өөрийгөө хэмлээл гараад явж байгаа хгүй. Хүн ингээд лангуу нэгээд өгье гэлээ. Одоо чи иймэр хүнээс сулгаа хийх гэж байгаа юм шүү дээ. Зүгээр лангуун дээр цогсоо юм зарчиж болно шүү дээ гэл. Тэгэл тэрнээсээ ингээд улам доошоо ингээд сэтгэлээр унцдаг юм бэл. Аа юм санал болгож ямар баагүй. Дими юм бэ. Дими юм бэ. Бид амар олон юм бодсон. Гүг хар санаанд би энэ нэг мэддэг байхгүй. Санаанд чинь багтахгүй бол заа юу ч чамд санал болгоод гоо хийхгүй л байхгүй юу. Би манай үнэн санаанд багтахгүй л хэвчтэй. Тий. Гэтэ харин тэгж ойлгох хүн ер нь ховор байд юм аа. Тий. Яг ашигтай ингээд яриад суухын гэдэг юм уу ингээд ойлголцоод авахын нэг давуу тал нь тий ингээд одоо чинь өөр хүн би бол шууд хэлнэ. Өөр ганц нэг хүмүүс ч гэдэг юм уу тий. Яг ашиг шиг ийм санал тавьсан бол би толгоогоо их загнуулна. Нэрээ. Би айгу тий нэг нүдэн бид хоёр бас нэг тэгэхэд бид нар юунд таван буулд амьдэрдэг байсан. Тийм тэгэхэд нэг залуу яш оронгоо болчлоо юм байлаа мэлээ. Тэгээ өрөвдөд гэртээ байлгсан байхгүй. Тэгсэн чинь одоо тийм хэдэн жил өмнө тэгсэн чинь ажилдаа явчихад ирсэн мөнгө аваад яваад ирсэн. Тэгээд би өөрөө тэнийг гахаал. Тэгэл үлдсэн шүү дээ. Концертлаад гэл юм бэл. Тэр алдаа тавтагдахгүй байна гэдэг дээр нэрэд хоёр онцгол ёо мэдхгүй тий. Мэдхгүй. Гэтэл би ямар ч байсан байраа хийж зарахгүй болсон бол. За тэгэхээр тэр алдаагаа бол тавтахгүй. Яг би багш бай хийж байраа зарахгүй. Тэгсэн маргаш царч. Байраа солидгцээ би магадгүй нөхөр авах. Яг ингээд чиний өөрийнхөө яг өөрөө шийдвэр гаргаад одоо юу гэдэг ингээд унсан гэдэг юм уу ингээд бүтлгүүцсэн. Яг одоо жишээ нь одоо би Unitel-д одоо лаг хийхдээ 22 та залуу ажилд ороод тэгснэ би стартап байгуул ингээл амар том ингээл найзуудаа уриалал гараал тэгснэ 2 жилийн дотор шороогоор амаараа шороо өнгөж байгаа байхгүй юу. Тэгэл цалингуу бол бүр хэцүү болонгууд Unitel-с надад залгаж байгаа. Би чи яг бүр гарчаагүй төв чөлөө аавна гэд гарцсан байсан. Тэгсэн чи та буцаад ажилд орох уу гэл. Тэгэл нэг тийм уг нь бол лаг компани байгуулчихна гэж гарсан хүн чинь буцаад тийшээ нэг ороход миний өөрийн шийдрэхгүй те. Буцаад тэгээд ажлын мөр чи ингээгүй гэл хүмүүс суугаал те. Тэр нэг жоохон тийм эго өвтгчсэн үе бас нэг. Тэгээд буцаад нэг 6 сар ажилласан. Тэгээд тэр хугацаанд бас би тэр үед хамт Unitel-д ажиллаж байсан хүмүүсээс энэ боломжийг үзэж байгаа бол уучлаарай гэж хэлсэн юм. Би тэр 6 сар одоо яг ингээд хоёроо бизнес эрхлэх гэж байгаа юм чинь нэлээд зэрлэгчтэй юм байна. Сэтгэлгээгээр би зөв зүүрлэл
чон шиг болчдөг юм байна. Зүрлээд надад төрчихсэн тэр мэдрэмж тийм байхгүй. Чон шиг ингээд нэг юм хуваарь бизнес эрхлэж байгаа. Тэгээ яг ингээд ажилтан болоод очингууд тэр чинь нэг юм дуулуурт нохоо шиг болж юм шиг санагдаж байгаа. Яг тийм л мэдрэмж төрж байгаа. Тэгээ би ерөөсөө тийм ажил руу буцаад нөгөө орж идэвч ерөөс чадаагүй. Тэгээ тэнд байсан 6-7 сартаа ер нь паразитчгэл амьдэрсэн. Үнэн л тэр. Би нэг ажиллаа явуулаагүй тэгэл яг халдныхаа хүмүүсийн дургуй хүргээл захирал мөхрөл баг сүлдээ тэгж хэлээд надад тэгжилсэн. Хоёлаа нэг тэгж уулзсан. Талбай дээр. Тэгж би жоохон паразитлсан тийм болсон уушлаа. Өчтөө юугаа ярьчих. Тэгээд нэвтрүүлэг өндөрлөлийн шийдэж явж байна. Аяллаа лууж. Аяллаа лууж. За манай нэвтрүүлэгт аяллаа луужаа хамтран ажиллаж байгаа. Тэгээд аяллаа луужаа их төлөв нөө хятад руу тийм гой аяллууд хараад ирлээ. За эднийх бол үнэхээр нүдэ олсон гой аяллаа болж илээ. Бас хямдхан байлээ. Тэгээд байнгын явуулдаг болохоор туршлагатай олон жил болсон. Тэгээд тухайлбал түрүүчийн 7 хоног дээр нөгөө юуны Хөх хотод шинжилгээ өгдөг. Зөөр төр чинь шинжилгээ өгөөд аялаад буудал муудал замын зардал бүх юм багтааж 950 мянга. Тэгээд юу 6 шин 7 хоног өдөр үлөө. Тийм байсан. Тэгээд 7 хоног юм байл шүү дээ. Тэгээд бас нэмээд энэ тэнэгээр аялах миний яа. Тэгээд аватар юм үзээ шинжилгээ өгөөд тэгээд 2-3 газараар ороод аялаад хоолтойгоо бас. Тэгээд энэ аяллаа лууж ингээд Facebook пэйж нөгөө та бүхэн ороо. Утасны дугаар нь айгу амарх юм бэл 91 82 82 гэж шууд дугаарлаа. 91 гिचээ тэгээд 91 82 82. Тэгээд эднийх 10 гаруй хөтөлбөртэй байна. Би өнөөдөр 13 аялал байна. 10 гаруй төрлийн аялал одоо санал болгосон байна. Хамгийн сонирхолтой нь одоо эндээс круиз аялал нь онцлмоор санагдлаа. Нөгөө том согцон дээр байна. Круиз аялал одоо за бид нар круиз чинь бол заавал Европ ч юм уу Солонгос, Япон гэдэг хятадаар дамжуулсан ингээд круиз аялал байт юм байна. Энэ нь бүр 12 шөнө 13 өдөр. 14 шөнө 15 өдөр газраар гэдэг ингээд бүр ингээд супер урт аялал бас ингээд санал болгож байгаа юм байна. Тэгээ нэг круизер аялал гэж бас онцгой юу юм бэлээ шүү дээ. Круиз гэж одоо явж байгаа л ус онгоцдаг шүү дээ. Тэгээ зарим хүмүүс яг круиз аяллыг мөрөөддөг бол эдний аяллыг та бүхэн бас сонирхоод үзээрэй те. Надад үнэхээр сонирхож үзмээр санагдлаа. Тэгээд үний хувьд бол би яг энэ дээр байхгүй боловч маш боломжийн гэдэгт итгэлтэй. Тэр өмнөх хүнийг нь харахад те. Тий нөгөө нэг зардал хамаагүй баг гардаг гэж аялсан хүмүүс хэлж илээ. Яг ингээд газраар аялахаар ингээд нөгөө буудал муудал цахиалаад ингээд круиз чинь ороо ирж буудалтаа нөгөө буудалтаа хончоод тэгээд нэг хотын гадаа ирээ зогсонгууд нь тийшээ тэр хотоороо баха аялчаад ороо круиз дээр ирээ буучна. Ер нь аялын компаниар аялах энэ давуу тал нь юу юм гэх юм бол аялын компани нэг буудлыг авсан ч гэсэн чинь нон захиалцсан байдаг болохоор олон тоогоор захиалцсан байнгын үйлчлүүлэгчдэг утгаараа хамаагүй хямд тусдаг. А бид нар очиж яг тэр буудалд нь очиод орё гэх юм бол даавал үн төлдөг юм уу? Тэгж орно шүү дээ. Тийм шүү дээ. Наа захын жишээ. Тий. Тэгээд унааны хөлс юу лээ. Тийм шүү дээ. За одоо тэгээд нөө шинэ он гарсан. Шинэ он гараад одоо 20 хүртэл 20 хэдэн хүртэл одоо сурагчдын амралт үргэлжилж байгаа. Яг энэ үеэр аялье гэж бүгд боддог баха. Би гэр бүлээр. Гэр бүлээр аялал мэдээж хэрэг бүр Европ, Америк л байхад үнэтэй болчихно. Харин ойрхон круиз аялал гэр бүлээр үзмэрвэл та бүх аяллаа л ууж ингээ бас сайн сонирхоор тий. Facebook дээр аялах үний хувьд хайг болохоор тий. Facebook дээр крилээр аялал ууж ингээ бичээд Facebook руу ороод авчиж болно. Тий. Тийм үү. Тий. Крилээр бичих юм. Тий, крилээр аялал ууж ингээ бичээд Facebook-нд гаргачих. За 21 он биш 26 он гарцсан байж байгаа тий. Одоо та хэд ингэ нэг юм юм байд юм уу? Одоо зориг морилго тавьд юм уу ч он гараад байхгүй юу? Ямар зориггүй. Зүгээр ингэ нэг юм. Бест доктор бөө юм дээр баг сарын өмнөөс битсэн. Энэ он юм байсан гэсэн. Ирэх он ийм ихтэй юм байна. Нэг би одоо ингэ бодсон. Хизэж зориг байж байхгүй шүү дээ. Яа, өст. Ийм л хүнтэй хамт ажиллаж шүү дээ. Ерөөсөө гэдэг ямар ч амьдралын зориггүй өстой нэг. Таны Facebook хаягч байлаа гэлээ. Гэтэ янз бүр нэрээ ингээд янз бүрийн зориг тавиад өвчгөнд өгөөсөн чи сүүлийн 2 жил ямар ч зориг тавих болж дүүгэнд хайч болж нэрээ. Мэдхгүй зүгээр одоо тэ залуучуудад айгу буруу үргэлжлэл дүрэлт зүйллээгээд алуулах юм байна. За тийм зорилгоноос болоод үлгэр дуурайлаа аваа. Тэр чинь зөв урмаас л хэдэм юм шүү те. Яг би ингээл 40-нод байгаа нь энэ жил айгу тийм урамтай жил гэх юм уу яг тэнгууд ингээд 40-нод эхэлж байгаа хүн. Хүн ерөөсөө урмын амт юм билээ шүү те. Болол гэх юм болох юм байна гэл улам ингээл те ингээд. Тэгээ болно доо л гэж яддаг шүү те. Тэгээ болно доо те.
Яг болохгүй бол угаасаа төлөвлөж мөлөвч юу ах вэ? Үнэхээр болохгүй. За нэг л бодсон шүү дээ. Тийм үе байлгүй. Энэ жил жоохон 40 жил байлаа. Өнгөрсөн жил 25 оноо бүр төвчгнэн л гэж бодсон шүү дээ. Хүний ерөөсөө амбицшн гэдэг чинь хязгааргүй байдаг. Бүр л илүү төвчгнсэн гэж бодож шүү дээ. Би л яг ингээд шалдаа буугаад тэгээд нэг эргэж ингээ яг өгсөж явах үедээ нэг 2 юм 3 жил үлстэй. Чигтэйхэн одоо юу гэдэг юм нэг юм амар идэвхтэй хариуцлагатай байгаа маа. Тэгээ яг ингээл нэг юм тодорхой төвшөнд хүрээл тэгэл ингээл яг эргүүтээд эхэлт юм байлээ. Тэгээ би одоо нэг алтааг яг 2 удаа дараалал гаргасчих байхгүй юу? Сэргээрээ бүр одоо ингээд хүмүүсийн зааж ороод алтхаас ерөөсөө хайж болохгүй алдчих ингээд сурдаг. Айл болоход хурдан алдчих хэвээр гэдэг. Би одоо тэгж боддог. Одоо би тэгвэл одоо нас өрөхгүй үстэй. Юу гэсэн үг юм бэ чи? Алдах хэрэгтэй шүү дээ. Одоо нэг байраа зараад үцгээд байна. Яагачгүй энэ ахаа юу ярьж байгаа бэ? Тий. Одоо гүг амьдрал чи урт ч юм байна. Та яа ийм эрт ингэж те ингээд өөрийгөө харц чинь алдаа шүү. Тий. Хайрц гэж болохгүй шүү тий. Тий. Чи харцгүй гайгүй байна тий. Одоо нэг байраа зараад үцгээд бол яах вэ? Бизнес хийгээд. Тий, бизнес хийгээд ч юм уу. Одоо бол инфлюенсер хашвал тий. Инээс ч илүү том байртай ч болох юм билээ. Яа. Бод олгосож үгүй л. За ингээд баяр та шинэ ондоо аз жаргалтай амжилт бүтээлтэй сайхан байцгаагаарай гэж. За. Баяр та. Эцэг амьдралын эхлэл таны дотор. Эхийн эрүүл мэнд, ургийн зөв хөгжлийг дэмжих Jensen Prenatal Канадын амин дэм.